За бүгдээ сайн байна уу? За миний влогт маань тавтай морил. За энэ удаагийнхаа влогоор та бүхэндээ за мөнгө өрөлгүйгээр зурагтаа салилгүйгээр өөрийнхөө тэнэг одоо зурагтаа тэнэг телевизрээ тэнэг ТV-гээ хэрхэн одоо смарт ухаалаг болох талаар та бүхэндээ нэгэн одоо зөвлөгөө хүргэх гэж байна. Тэгээд энэ болохоор төхөөрөмж байгаа зурагтаа ухаалаг болгодог зүгээр нэг төхөөрөмж байгаа. Тэгээд энэ төхөөрөмжийг юу нь яаж ашигладаг? За энэ төхөөрөмжийг ашигласнаар одоо зурагт хэрхэн одоо ухаалаг болох талаар та бүхэндээ тайлбарлах болно. Тэгээд за энэ төхөөрөмжийг ашигласнаас хойш миний хувьд бодсон. За заавал ухаалаг зурагт авч мөнгөө өрөх одоо ямар шаардлагагүй юм байна гэж би бодсон. Тэгээд энэ төхөөрөмж 3-4 жилийн өмнө одоо гарсан төхөөрөмж байсан. Гэхдээ энэ хүртэл энэ оны саяхны хүртэл ерөөсөө мэдэж одоо би даанч харамсалтай мэдээгүй. Тэгээд за ямар ч гэсэн бас би саяхны хүртэл мэдээгүй ч гэсэндээ энэ төхөөрөмжийг бас мэдээгүй юм чинь энэ төхөөрөмжийг бас мэдтгүү өөр бусад хүмүүс ч гэсэн байгаа хаа гэж бодоод бас мэдсэн мэдлэгээ хуваалцахын тулд энэ лого хийж байна. За тэгээд за энэ төхөөрөмж яг ямар төхөөрөмж гэх юм бол энд одоо таны харж байгаачлан за ийм нэртэй төхөөрөмж байгаа. За харагдах байдлаараа бас ерөнхийдөө бол нэг иймэрхүү төхөөрөмж байгаа. За одоо би та бүхэнд яг нөгөө нэг бичлэн нэг бүрчлэн тайлбарлаж харуулъя. Танд сая харуулсан шиг энэ төхөөрөмж яг зурагтандаа зүгээр л нэг энэ бол баг USB шиг юм. Тэгээ зурагтандаа зүгээр л ингээл USB шиг залгахчихна. Тэгээ залгасныхаа дараа асаагаад өөрийнхөө гэрийнхаа Wi-Fi-тай холбоод зурагттайгаас давхар холбоно гэсэн. За тэгээд ингээд энэ төхөөрөмжийг та зурагтандаа хийгээл шууд ухаалаг болох нь байна. За тэгээд зурагт маань дагалдаж ийм удирлага ирдэг. Удирдлагатайгаа хамт. За хамтдаа USB-гээ залгаад яг Wi-Fi-тайгаа холбосны дараа зурагт тасаад та саяны одоо USB шиг зүйлийг зурагтандаа холбол зурагт маань ингээл ухаалаг болох нь байна. За энэ USB маань дагалдаад ийм удирдлагатай ирдэг болохоор энэ бүр үнэхээр амар давуу тал. За тэгээд саяныхыг холбоод зурагт маань ухаалаг болоод за ерөнхийдөө бол ийм одоо цэснүүд суух нь. Жишээлх юм бол Prima Video, Netflix, Amazon Music, за YouTube гэсэн ийм функц зүүн. За тэрнээс гадна одоо энэ ч болохоор хэрэг та Германд идэг бол одоо яг Герман нөгөө нэг сувгууд ингээд шууд орж ирж байгаа. Тэгэхээр та Герман сувг дээр явагдаж байгаа зүйлийг одоо лайв болон өнгөрснийг за мөн үзэх боломжтой. За ирээдүйд өөр одоо ямар төлөвлөгөө юу байна? Тэрийг одоо үзэх боломжтой гэсэн үг. За тэгээд тэрнээс гадна энэ ингээд доошлуулад Disney гэсэн хэсэг байгаа. За ийшээр одоо Disney-тээр одоо холбоотой бүх кинонуудыг үзэж болно гэсэн. Ингээд орох юм бол яг одоо 1:30-д явж байгаа ингээд телевизийн сувгуудтэй юу явагдаж байна бүгд гарч ирнэ гэсэн үг. За тэгээд хамгийн гой зүйл нь гэх юм бол зурагтнаасаа та шууд YouTube руу ороод өөрийнхөө үзхийг хүсэж байгаа, юу үзхийг хүсэж байгааг ороод хайж болно гэсэн үг. За энэ жишээлх юм бол ингээд auto гэж хайгаад манай хүүхэд хүүхэлтэй үзчихсэн байна. За тэгээд та энэ одоо search дээр юу үзхийг хүсэж байгаа хайгаад үзэж болно гэсэн үг. За тэгээд энэ YouTube дээр өөрийнхөө аккаунтыг оруулаад бас үзэх боломжтой гэсэн үг. За тэгээ YouTube-ийн одоо музик хэсгүүд рүү ороод музик сонсож болох нь. Ер нь YouTube дээр юу үзэж, юу сонсож болдог те яг бүгдийг хийх боломжтой. За тэгээд өөрийнхөө нэг YouTube хаягаа оруулсан давуу тал нь та өөрийнхөө дагсан, subscribe дарсан хүмүүсийг бас тэр доор нь бүгдийг үзэх боломжтой. За тэгээд энэ удирдлагын гол ашиг нь болохоор мэдээж алсаас удирдах болно. За 2 дугаар зүйл нь болохоор энэ дээр нэг удирдлага маань өөрөө Alexa-тай байгаа. Тэгээд Alex дээр дараад одоо Hi Alexa. Ich möchte mongolische Musik hören. Wird von YouTube abgerufen. За гих мэдчлэн ингээд шууд нөгөө нэг бичгээс залхуу өрөөдөө л хайгаад ингээд шууд ингээд Монгол одоо хөгжим юмуд гарч ирж байна. За гих мэдчлэн ингээд та одоо сонсомоор байгаа подкастаа сонсоод YouTube хийж болдог. Бүгдийг хийж болох нь. Миний бодлоор уг одоо төхөөрөмжийг залгаснаар ерөнхийдөө ухаалаг телевизээс бараг дутхгүй л ах
гэж бодож байна. За энэ дээр болохоор энэ телевизэрс ерөнхийдөө бол суусан аппликейшнууд нь байгаа. Мөн зурагтнууд зарим нэг ТV сувгууд байна. За ийшээ та татах гэж ороод за өшөө илүү одоо олон зүйлийг татах боломжтой байгаа. Бас нэг энэ зурагт маань амрах орондоо аялж болох яг ямар газар байна. Одоо тэр газруудыг харуулт юм билээ. За тэгээд за энэ Facebook дээр үзчихсэн юм лайвнууд маань явж байна. За тэгээд надад бүр ингээ хамгийн гой таалагдсан юм нь болохоор удирдлагын маань ингээд Alex байгаа. Тэгээд жишээлх юм бол за ингэж асууж болно. Hi Alex, wie spät ist? Es ist 14:42 Uhr. Ich wünsche dir... Wie geht's dir? Mir geht es blendend. Ich habe sehr viel gelacht heute. Wenn ich dir einen Witz erzählen darf, frag mich einfach nach einem Witz. Hey Alex, wie geht's Wetter in der Mongolei? Welcher Ort in Mongolei? Dornot. Darauf habe ich leider keine Antwort. Hey Alex, hast du Mann? Ich bin unabhängig, aber nie allein. Wie geht's dir? Mir geht es gut. Ich denke gerade darüber nach, was Menschen glücklich macht. Für mich sind das die kleinen Dinge im Leben, wie Elektronen oder die billionste Nachkommastelle von Pi. Гой зүйл нь болохоор Facebook Watch гэдэг энийг татчихсан. За тийм болохоор Facebook Watch руу ороод ерөнхийдөө бол бас Facebook дээр та юу үзмээр байгаа тэрийг бол үзэж болно гэсэн үг. За ингээ оронгоо шууд Facebook руу одоо орчиж гин гэсэн үг. За ингээ одоо Facebook дээр явагдаж байгаа лайвууд энэ мөн та одоо search дээр нь хагаад Facebook дээр юу үзмээр байгаа тэрийг хайж олно гэсэн үг. За энэ дээр нь мөн бичээд Facebook дээр юу яддаг? За ингээд үзэх боломжтой байх нь байна. Та гадаад одоо юу ч үзэж болно. Монгол суугаж үзэж болно. Жишээлбэл за энэ TP Top Facebook дээр явж байгаа энийг Facebook-ээс үзмээр ивэл ингээд л үзэж болох нэ. За өөр өшөөж бүр гой зүйл байгаа. За энэ юу гэх юм бол та утсан дээрээ үзэж байгаа юмаа шууд зурагттайгаа холбоод үзмээр ивэл та тэр доор нь шууд зурагттайгаа холбоод үзэх боломжтой гэсэн үг. Жишээлх юм бол одоо YouTube-ыг би танд харуулж ингээд үзэж гин. За энийгээ ингээд холбоод утсан дээрээ үзэж байгаа бол одоо энийг зурагттайгаа холбоод үзэхийн тулд ингэж холбоод за ингээд шууд саяны үзэжсэн юм зурагттай мань холбогдоод гарч ийн гэсэн үг. Гэх мэтлэн тэгээд энэ нь болохоор та бас хүүхдээ юу үзэж байгааг хяналт тавих боломжтой гэсэн үг. За та өөрөө унтлахын өрөөнд ч юм уу эсвэл ажлын өрөөнд одоо чухал юм хийж ялээ гэж бодъё. За тэгэхээр хүүхд чинь том өрөөнд байвал та хүүхдээ юу үзэж байгааг та одоо холоос удирдах боломжтой гэсэн үг. За жишээлх юм бол за энэ хүүхэлтэйг үзэн, за дараа нь энэ хүүхэлтэйг үзэн, за энэний дараа энэ хүүхэлтэйг үзэн гэд ингээд нэмээд явах боломжтой гэсэн үг. За тэгээд ингэснээр болохоор ингээд зурагттайгаа холбогдоод шууд гарна гэсэн үг. За одоо ингээд хянах боломжтой байна. За тэгээ нэг гой зүйл нь болохоор та утастайгаа холбогдсон зүйл чинь ингээд одоо зурагтан дээр гарч байгаа өөр юм хийгээд одоо юу гэдэг зураг үзэн, бичлэг хийн, мессеж бичнэ, мессенжер руугаа орно, Facebook руугаа ороод өөр юм ингээд стори үзэх ч юм уу те. Энэ тохиолдолд одоо таны тавьсан утаснаас холбосон зүйл чинь зурагтан дээр ингээд одоо гараад гарсан хэвээрээ л ингэсэн үг. За жишээлбэл энэ Netflix дээр дараа та Netflix руугээ шууд ороод бас үзэх боломжтой. За ингээд Netflix руугээ орсон тэг кинонуудаа ингээд шууд үзэх боломжтой байх нь байна. За тэгээд Disney-гийн аппликейшн за энэ дээр дарангууд Disney дээр та одоо үзмээр байгаа бас юмнуудаа шууд холбоод үзэж олно гэсэн үг те. За энэ дээр бүртгүүлэх шаардлагатай. За тэгээд Disney дээр хамтарч ажилладаг одоо энэ ийм байгууллагуудын одоо хийдэг кинонууд, бүтээлүүдийг үзэх боломжтой байх нэ. За бүр өөр нэг гой зүйл нь болохоор зурагтаа утсаа удирдлага болоод утаснасаа ингээд зурагтаа
удирдах болно гэсэн үг. Ингэнгүүт одоо яг шууд утаснасаа удирдаа та удирдлагаа одоо олохгүй байгаа ч юм уу тий. Яг тэр үедээс ингээд утсаа шууд удирдлага олгоод хэрэглэх боломжтой гэсэн үг. Ингээд гүйлгэн. За тэгээд энэ утсан дээр одоо энэ Alex нь хүртэл байгаа. Таны харж байгаачлан Mic-ний зураг байгаа. Тэгээ энэ Mic-ний зураг руу ороод бас удирдах Alex нь хүртэл байгаа. Hi Alex. Mein Name ist Steffen Silberstein. Und mein Name ist. Und Ihren Namen müssen Sie Та sich утсан дээр ингээ Facebook үзэж байлаа гэж бодоход Facebook-аас шууд ингээ зурагттайгаа холбоод үргэлжлүүлээд үзэх боломжтой гэсэн үг. За ингээд холбогдож байна. За тэгэнгүүт зураг Facebook дээр үзчихсэн юм маань бас холбогдоод зурагтан дээр нь гараад ирлээ. Японы сургуулийн За ингээд холбогдоод гарч ирэх юм байна. сайн байна. За үзэгчд маань зориулаад байгаа өөрийгөө тавчхан танилцуулаач. За намайг Баярмагныг оюун гэдэг. Тэгээд Японы Тэгээд иймэрхүү сонирхтой байна. Тэгээд уг төхөөрөмж байгаа тохиолдолд та бүхэн маань заавал зурагтаа ухаалаг болох гээд илүү үн төлж нэлээд их хэмжээний бараг зөрүү төлж одоо зурагтаа салхих гээд байх шаардлага байхгүй байх гэж бодож чинь. За ямар ч гэсэн YouTube-ийг үзэж болох нь, за Facebook-ыг зурагтайгаа холбочих нь, за сургуулаа үзэж болох нь. Тэгээд за энэ төхөөрөмж Монголд мэдээж хэрэг байгаа байх. Тэгээд хэрвээ одоо энэ төхөөрөмж Монголд хаана байна вэ те? За тэр газар яддаг шүү, тэд гэж зардаг шүү гэх хэрвээ та мэдчих юм бол за одоо энэ төхөөрөмжтэй ойролцоо одоо төхөөрөмж Монголын одоо тэр дэлгүүрт байгаа тэдэнд хүрэх гэжэлээ гэж та бүхэн маань бас комментэнд ор бичээрэй гэж хэлмээр байна. Тэгээд за ямар ч байсан сонирхолтой байсан байх гэж бодож байна. Тэгээд ямар ч мэддэг зүйлээ та бүхэндээ мэддэг зүйлээ мэдэхгүй байгаа та бүхэндээ чин сэтгэлээсээ хуваалцъя гэж бодож байна. Тэгээд эцэстэн зөвлөхөд заавал зурагтаа сольж илүү их мөнгийг тэгээд эцэстэн зөвлөхөд зурагтаа ухаалаг зурагт авч одоо их мөнгө битгий үрээрэй гэж хэлмээр байна манайхаа. Тэгээд одоо тэнэг зурагтаа ухаалаг болох боломж бид бүгдэнд байна шүү гэж. За тэгээд эцэстэн танд хэлэхэд та 3 сая төгрөгөөр ухаалаг зурагт авах уу эсвэл 100-аас 300 мянган төгрөгөөр уг төхөөрөмжийг аваад зурагтаа ухаалаг болох уу гэдэг нь таны сонголт. Тэгээд би та бүхэнд зүгээр л өөрийнхөө зүгээс өөрийнхөө мэдсэн зүйлээ мэдлэгээ хуваалцаж байгаа болохоос та бүхнийг заавал үнийг аваарэ гэж бол хэлээгүй. За тэгээд сонголтыг таны гарт үлдээ. За тэгээд subscribe дарахаа битээ мартаарай манайхаа. Баяртай. За тэгээд бичлэг маань таалагдсан бол танд танд хэрэгтэй мэдээлэлсэн бол бас бусдаа хувааж түгээгээрээ мөн subscribe дарахаа битээ мартаарай. За тэгээд дараагийнхаа дугаараар уулзцгаая. Баяртай.